Тэгээд ер нь бол хүмүүс бол ингэж ярьж байгаа. Зарим нэгэн бол бүр гайгүй усан тэнэгүүд ярьж байгаа байхгүй юу? Энэ ардчлалыг бол одоо бид нар буруу байгуулчлаа. Ер нь бол бусад орнууд бол ардчлалыг гоё байгуулад одоо чинь одоо гоё одоо чинь одоо хөгжилтэй одоо бусад бол амьдралын бол өндөр бол стандартанд ингээд хүрсэн байж байгаа нь Монголд л болохоор бол одоо чинь ардчлалыг бид нар буруу байгуулад эсвэл бол дутуу байгаад энэ огтдын биш байхгүй юу? Чухам одоо хэрвээ тэр одоо улсуудад би дахин сануулж хэлэхэд чинь зөвхөн одоо чинь тэдний тэр жишг болгоод байгаа тэр ардчлалыг бол одоо жинхэнэ зөв байгуулсан гэж би хаалтан дотор хэлж байна. Зөв байгуулсан улсууд нь ямар улсууд вэ гэсэн чинь G8-ийн улсууд гэж байна. G8-ийн бол 7-8 улсууд нь бол дандаа англи хэлтэнгүүд гэж байгаа үстэй. Тэр чинь бол Америк, Их Британи, Канада, Австрали гэсэн тэд нар чинь үндсэндээ бол бид нар дээр бол бидний нүдэн дээр одоо 5 6 олон улсын юм шиг харагдаад байгаа боловч тэд нар чинь ердөөс нэгэн улс л байгаа байхгүй юу да. Тэрний төв нь бол Британи байж байгаа байхгүй юу. Британий хатан хаан тэр улсуудын бүгднгийнх нь одоо эзэн байж байгаа шүү дээ. Тэдний зөвхөн бол төрийн удирдлагыг мэдэх төдийгүй мөн оюун санааны одоо шашин оюун санааны бүх удирдлагыг чинь нэг гарт бол хийцэн байгаа байхгүй юу. Энэтэй холбоотойс капитализмын тухай түүний хэрхэн далд ажилтдаг нууц удирдлагатай систем болох тухай Оросын нэг эрдэмтний мэдээллийг би фэйсбүүкт орууллаа л да. Тэгтэл доор нэг ийм сэтгэл бичсэн байгаа байхгүй нэг уншигч. Орчин үед Сингапурын хөгжил хамгийн шилдэг шинэ эртний шинэ хөгжил гэж бичсэн байна. Миний тэр бичсэн юмны доор. Та энэ талаар юу гэж бодож байна? Ер нь бол яг манайхны энэ улсууд маш их гэнэн имийг дандаа ингээд маш өнгөцгөн зүгээр ингээд гадна талынхан тэр гялгар салгар байдлыг л харддаг болохоос энэ чухам бол одоо чинь тэнд яг үнэхээр одоо ардчилтай учраас тэгээд өшөө зах зээлтэй учраас бол Сингапур өнөөдрийн бол ийм хөгжлийн түвшинд хүрсэн гэж бол үзэж харах нь болохгүй байхгүй юу. Мэдээж тэнд дурлууд хүмүүсийн хичээл зүтгэл бол байгаа. Би тэрийг бол ойлгож байна. Нөгөөвчлэг Сингапур гэдэг чинь өнөөдөр бол Сингапурын ерөнхий сайдл гэж байдгийг бид мэднэ. Хэрвээ тэрийг бол цааш нь илүү гүнзгийрэл судлаад үздэг юм бол Сингапур улсын төрийн тэргүүн нь бол Английн хатан хаан 2 дугаар Элизабет байгаа шүү дээ. Ер нь бол Британий нөгөө хамтын одоо нийгэмлэгийн улсууд гэж ярьдаг шүү дээ. Commonwealth гэж countries гэж ярьдаг. Ийм бол улс гэдгийг бид маш сайн ойлгох хэрэгтэй. Ер нь тэгээд бол Монголоос бол ер нь Сингапур өөрийн өрмөц ялгаатай гэдгийг бол бид нар ойлгох. Тэнд хизээч өвөл болдгоо байнгын мөнхийн зунаараа байдаг газар. Энэ нь болохтой зөрчин одоо эдийн засгийн талаасаа бол ямар давуу нөхцөлийг бий болгож байгаа гэхдээ зэрэг чинь тэнд бол ямар нэгэн бол үйлдвэрлэл үйлчлэгээ бол явуулъя гэхэд тэнд ердөөсөө зүгээр юм одоо сэндвичийн барилга бол бариад тэгээд тэрэн дотор бол үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой. Тентхийн улсуудад баг цалин өгөөд ажиллах бүрэн боломжтой. Яг гэвэл тэд нар бол одоо амьдралын өртөг маш багатай дулаан байдаг учраас нэгдүгээр тэд нар чинь өмсөх хувцсуудаас ахуулаад тэд нар чинь нэг л хувцс өмсдөг. Монголчууд болох чинь 4 улирлын хувцс өмсдөг. Мөн Монгол ажилчдад хэрвээ бага хэмжээний бол цалин өгдөм бол тэр хүн бол маргааш нөгөөдөр нь ажилдаа ирэхгүй байх одоо нөхцөл байдал үүсч боломжтой. Яг гэвэл ийм байгалийн одоо хатуу ширэн уур амьсгалтай ийм газар нутагт Монгол улс байрлсан учраас бусад одоо зүүн өмнөд Азийн улсууд шиг тийм бага хэмжээний бол одоо цалин хөлсөөр амьдрах ямар ч бололцоогүй. Тийм учраас бол одоо Монголыг Сингапуртай бол зөөрлж ийн гэдэг бол маш гинэн одоо хур мөчд ийм бол бодол л доо. Сингапурын ашиг нь гол ашиг нь. Тий, ер нь бол Сингапурын бол гол ашиг чинь бол Сингапурын яг хажуугаар Аз зүүн өмнөд Аз мөн Номгон талын энэ бол савд бол байрладаг гол дэлхийн гол үйлдвэрлэгч энэ улсуудын бүх үйлдвэрсэн бараанууд чинь контейнерд ашиглаад тэгээ Сингапурын хажуу талд нь байж байгаа тэр нөгөө 2.5 км-ийн өргөн бол энэ замаар одоо дэлхийн зах зээл рүү гардаг Европ, Америкийн хойд Америкийн бол зах зээл рүү гардаг гол ердөөсөө худалдааны энэ бол нарийн тэр далайн зам дээр бол байж байгаа энэ улс шүү дээ. Тэгэд бол тэр бол одоо чинь Хятадаас одоо Индонезиас одоо чинь Малайз одоо бусад энэ Азийн Японоос мөн энэ бараанууд чинь бол яваад Сингапурд бол авторч бол тэднэрт одоо юу гэдгийг контейнерийн бол одоо гол худалдаа Сингапурд явагддаг байхгүй гол нь барааны худалдаа. Тийм учраас бол Сингапур бол тийм өндөр хөгжилтэй байгаа мэт одоо харагдав.
Тэгээд ялангуяа бол хятадын эрх баригч нар бол сүүлийн үед чинь тэнд байж байгаа нөгөө тэр Малайзийн тэр хойг дээр бол байж байгаа К гэдэг нэг тийм одоо 80 хэдэн километр болоод тэр замыг бол одоо ингээд сууг ухаад тэгээд тэрүүгээр бол одоо чинь шууд бол хятадын бол өмнө тэнгисээс одоо Индигийн далар руу ордог энэ бол замыг байгуулахын ажиллагааг бол эхлүүлсэн шүү дээ. Гэвч тэрний эсрэг бол чинь Британи, ер нь Америк тэгээ мөн бол одоо энэ зүүн өмнөд Азийн одоо Сингапурын эрх баригч нар бол маш их олон одоо тэмцэл бол хийж гисэн. Яагаад гэдэг бол хятад ч юм бол заавал Сингапурын тэр бол хажуугаар гарч байгаа тэр нарийн юмар гарахгүйгээр өөрөө маш дөт замаар бол одоо дэлхийн зах зээл дээр одоо гарах тэр одоо замыг бол нээчдэм бол Сингапур өрдөөсөө ашиг олохгүй бидний одоо юу гэдэг ашигын үлэмж хэсгийг Их Британи одоо тэр барууны өрнөдийн орнууд авдаг бахан тийм. Тэглгүй яах вэ? Тэгж ойлгож байна. Тийм учраас ерөнхийд нь Сингапурыг бол манайхан өөрснийгөө Сингапуртай зөөрлөх гэснээр яагаад ч болохгүй, боломжгүй байхгүй юу? Ер нь бол бид нар бол өөрснийгөө одоо ингээд ардчилтаа одоо зах зээлтэй гэж боддог юм бол бид нар бол өөрснийгөө Африкийн улсуудтай бол зөөрлөх хэрэгтэй. Одоо Латин Америкийн улсуудтай бол зөөрлөх хэрэгтэй байхгүй да. Дөхөж очно. Тий, дөхөж очих байхгүй. За тэгэхээр манайхан жирийн иргэнээсээ эхлээд төрийн түвшээд нь хүртэл ийм их буруу ойлголттой явдаг. Ингээд өөрсдөө янз бүрийн улс орнтой жишж эсвэл нэг Японтой эсвэл Сингапуртай ч гэдэг юм уу эхэндээ Америк шиг гэдэг байсан тийм ээ. За тэгвэл саяхан Загтуугийн Наранчаа гэдэг гишүүн амны үйл нэвтрүүлэгт орохдоо манай Монгол улс Дубай шиг санхүүгийн чөлөөт бүс болох хэрэгтэй. Монгол Дубай шиг санхүүгийн чөлөөт бүс байгуулах, бүс нутгийнхаа санхүүгийн төв болох санааг одон туяа гишүүн хуулийн төслийг өргөн барих болсон. Үүнийг би их дэмжиж байгаа гэх мэтчлэн ярьсан байна. Энэ талаар та юу хэлэх вэ? Тэр нь бол одоо би тэр Наранчаа гэдэг гишүүний бол ярьж байгаа ялангуяа бол сүүлийн үед тэр банкны холбоотой одоо энэ өөрчлөлт оруулах гэж байгаа багцуулалттай холбоотой бол асуудал ярьж байгааг бол би бас хаа нэг одоо таарч сонсч л байсан л да. Тэгээд тэндээс бол харж байхад ер нь бол тэр хүн маань өөрөө хуульч хүн учраас тэгээ яг дараа нь бол ерөнхийдөө санхүү эдийн засгийн сургуулиуд төгссөн байгаа гэж бол ярьж байгаа боловч яг тэдний бол ярьж байгаа асуудлыг ингээд анхааралтай сонсохдоо тэр хүн бол ердөөсөө одоогийн энэ санхүү эдийн засгийн бол хамгийн анхны бол суур мэдлэгийг хүртэл одоо бол мэдэхгүй байгаа нь. Одоо тодорхой харагдаад байгаа юм л да. Тэр юухтэй зэрэг чинь бол тэр бас нэг ярилцлаган дээр бол хэлсэн байж байгаа. Ер нь бол одоо ингээд энэ ингээд иргэдийн хадгаламжийн хөв өндөр байгаа учраас бол одоо энэ зээлийн хөв өндөр байгаа гэдэг. Энэ нь бол юуг харуулж байгаа гэдэг зэрэг чинь тэр хүн бол яаж зээл олгодог энэ санхүүгийн гол механизмыг одоо хүртэл ойлгоогүй байгаа байхгүй байгаа. Санхүүгийн одоогийн манай Монголын арилжааны энэ банкнууд чинь зөвхөн бол дансаар зээл олгодог байхгүй юу? Улаан мөнгөгүй байсан ч гэсэн дансаар зээл олгодог. Энэ бол хадгаламжийн мөнгөөр зээл олгодог гэж бол буруу одоо төсөөлөөд эндүүрээд шал өөр юм яриад яваад байгаа байхгүй юу? Манай одоо улсын энэ төв банк энэ арилжааны банкуд дээр байж байгаа ялангуяа хадгаламжаас эзэмшигчдийн бол одоо тэр 90 хэдэн хувийг нь бол зөвхөн хэдхэн тооны гэр бүлийн одоо чинь хадгаламжин дээр тогтож гин гэж ярьж байгаа. Энэ бол маш буруу ойлголт байхгүй. Хамгийн гол бол Монголын эдийн засаг дээр бол одоо зээл өгсөн байж байгаа. Энэ бол одоо арилжааны банкуд ч юм бол зүгээр цэвэр дансны аргаар бол зээл өгдөг байхгүй. Зээл өгөх бодод ингээд за майг өгөх юм байхгүй хэрнээ тэр дансаар зээл болгодог бичдэг. Тэр бичлэлтийг бол зөвхөн нөгөө хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр үл үйлчлдэг байхгүй даа болно. Урд хормойгоо аваад одоо хойд хормойгоор нь баруун талыг аваад зүүн талтай тавьдаг одоо чинь ийм аргаар бол явдаг гэдгийг бол тэр хүн одоо хүртэл ойлгоогүй нь бол харагдаад идэг л да. Ялангуяа чиний түрүүн асуусан тэр Дубайн бол одоо тэр санхүүгийн чөлөөт бүс энэ байгуулна гэдэг бол энэ бол ердөөсөө зөвхөн бол эдийн засаг битгий хэлээ одоо чинь геоулс төр ер нь бол дэлхийн улс төрийн асуудлыг бол одоо чинь маш их хэлбэршилсэн байдлаар одоо буруу ойлгож байгаа хүн гэдгийг л харагдаад байна л да. Энэгээр тийм огт байхгүй. Тийм огт боломжгүй. Өөрснийгөө одоо чи түрүү хэллээ Америктэй, эсвэл бол Сингапуртай, эсвэл Японтой, эсвэл бол одоо чинь Саудын Арабтай энэ эдгээр чинь бол дандаа бол
Монголын шал өөр нөхцөл байдалтай. Гадаад мөн дотоод шал өөр нөхцөл байдалтай. Бид нар тэрийг хүсээд бид нар хичнээн мэрийгээд тэдний шиг болох боломжгүй байхгүй да. Тийм учраас энэтэй бол холбогдуулаад ингээд ярихад ер нь бол дэлхийн одоо энэ гол худалдааг бол дандаа далайн замаар хийдэг гэдгийг бол бид мэдж байгаа. Далайн одоо чинь замаар хийн гэдэг чинь бол энэ хуурай газар их газар дээр хуурай газраарх бол тээврээс далайн тээвэр бол 25-аас 30 дахин хямдхан байдаг байхгүй. 30 дахин хямдхан байдаг. Нэг үе манайхан бас ингэж ирсэн далаад гарцтай болчихвол одоо хөгжлөө гэж ирсэн. Гэхдээ харин тий далаад гарцтай болно гэдэг чинь бол зүгээр юу гэдэг манайхан ингээд ямар нэгэн нүүрсээ чирээд бол ингээд далаа гаргараад дэлхийн зах зээл дээр очихтой зэрэг чинь тэнд бол бүх юм одоо ингээд чөлөөтэй ямар нэгэн дуртай үнээрээ бол зарж болдог нэг одоо юу гэдгийг одоо наран туул зах шиг бид нэр одоо төсөөлөө л да. Тэнд огттой юм байхгүй за. Ер нь бол энэ чөлөөт зах зээл чөлөөт худалдаа гэж юм чинь цэвэр бол одоо хүмүүсийн тархийг угаах гэж одоо гаргаж ирсэн энэ нэр томьёонууд шүү дээ. Тэнд бол ер нь дэлхийн одоо энэ цэрэг улс төр дипломат одоо энэ ажиллагаа бусад юмнуудыг тэргүүлж байгаа ердөөсө хэдхэн улсууд байж байна. Одоо Америк, тий, Их Британи, тэгээд Хятад, Орос гэсэн хэдхэн энэ хэдхэн бол тоглогч нарын бол одоо тэр тоглолтын одоо чинь харилцаа хүчний харилцаагаар бол бүх юм нь шийдэгдэж явдаг. Энэ л бол одоо систем шүү дээ. Тэгэхээс бол одоо юу гэдгийг тэр чинь манайхан бол өөрснөө одоо юу гэдгийг эндээс бараа гаргахтаа тийм ноосоо бол ачаад одоо юу гэдгийг одоо тэр тэнжингийн бол одоо бомтон дээр яваад очихдоо дэргээд тэнд ондоо болчих. Тэнд бол зөвхөн тэгж одоохондоо санагдчихэж болно. Гэвч бодит байдал тийм биш байхгүй даа болно. Энийг бол хатуу ойлгох хэрэгтэй байна. Энэ Наранч гэдэг эмэгтэй банкны салбарын талаар, санхүүгийн талаар нэлээд ярьж л дээ. Тэгээ ягаад бол тэр хүний бол одоо чинь ярих нь бол одоо мэдээ тэр хүн ирэхэд баг л да. Хамгийн гол суур мэддэг нь буруу учраас тэрний амнаас гарч байгаа үг юм дандаа буруу гараад байгаа байхгүй да. Суур анхны юм нь буруу байхгүй. Яаж зээл олгодгийг ойлгоогүй учраас. Тийм учраас нөгөө банкны одоо чинь юг тухайн асуудлыг бол тэр хүн ярихдээ зэрэг нөгөө суур мэддгээ буруу ойлгоцсон учраас чинь тэрнээсээ үндэслээд тэрнээс гарч байгаа юм нь бол дандаа буруу талаар нь буруу тийш нь яриад байгаа байхгүй. Зэс нүүрсний гадаад дээрх зах зээлийн үн унжсан учраас гадаадын хөрөнгө оруулалт гараа явчихсан энэ гэж ярьсан юм. Гүү шүү дээ. Тэр чинь ер нь гадаадын хөрөнгө оруулалт гэдгийг бол бид нар ойлгох хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг бол одоо чинь зээлээс нэг үндсэн нэг том ялгаатай байгаа байхгүй юу? Хэрвээ бол одоо чинь гадаадын хөрөнгө оруулалт бол манайд орууллаа гэж бодъё. Тэгэхэд бол манайх чинь бол их газрын ус учраас далайн одоо чинь бомбтуудаас нэгдүгээр тол бид нар үсэж манайд одоо чинь бараа бүтээгдэхүүн үйлдвэрчлээ гэж санахад манайхаас бол одоо чинь тэр далайн бомбт хүрэхэд бол одоо чинь тодорхой хэмжээний нэлээх хэмжээний бол замыг бид нар чинь хуурай газараа бол тээвэрдэх хэрэгтэй болно шүү дээ. Тэр нь маш өндөр өртөгтэй байхгүй юу? Тэр далайн одоо тээвэртэй харьцуулт юм бол 25-аас 30 дахин үнэтэй байхгүй юу? Энэ их газрын хуурай газрын тээвэр болохоор нэгдүгээр, хоёрдугаард бол Монголд бол гадаадын хөрөнгө оруулалт чинь аж үйлдвэр барих ямарч боломжгүй байхгүй юу? Ягаад боломжгүй гэхтэй зэрэг чинь Монгол хатуу ширүүн өөр амьсгалтай. Манайд үндсэндээ бол нэг одоо 6 сарын бол нэгнээс нэг 11 сарын одоо их хүртэл бол одоо үндсэндээ нэг 6 сар бол бид нар дулаан байдаг. 6 сар нь бол биднэрт маш их хүйтэн байдаг. Ийм бол эрсдэл уус амьсгалтай учраас тэнд зөвхөн бол үйлдвэрлэлийн одоо чинь барилгыг барихад мөн барилгын бариад төрн дотор нь үйлдвэрлэл явуулахад тэнд чинь байнгын халаалт хэрэгтэй болдог. Байнгын бол одоо чинь одоо юу гэдгийг нөгөө тогтмол зардал нь бол байнгын их байдаг байхгүй тогтмол зардал. Тийм учраас хэрэг хизээ Монгол улсад одоо юу гэдгийг тэдний нөгөө хүсэж байгаа шиг гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ хизээ орж ирэх вэ гэхэд зэрэг чинь тэр одоо чинь дулаан байдаг улсуудад бол манайхаас илүү хүйтэн үнэтэй болж ижил манайд сая хөрөнгө оруулалт орж ирэх байхгүй да. Тийм учраас би түрүү хизээч тийшээ Монгол руу хөрөнгө хийхгүй байхгүй да. Боломжгүй байхгүй да. Боломжгүй. Тийм учраас ерөнхийд нь бол зүгээр эдийн засгийн яг цэвэр бол эдийн засгийн Монгол улс үндэсний эрхшгийг боддог. Монгол улсын бол өнцгөөс энэ эдийн засгийг бол ойлгож гардаг улсууд хөрөнгө оруулалт гэдэг ойлголтыг бол одоо бид нар үндсэндээ бол хэрэглэх бидэрт тийм болцоог байхгүй бидэрт. Яг бол манайд хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаагийн хамгийн гол нөхцөл нь болохоор манай байгалийн хатуу ширүүн өөр юмсгалт нэгдүгээр.
Энийг бид нар өөрчлөх одоо чинь ямар ч бололцоогүй. Энэ бол уужаа давагдчихгүй хүчин зүйл байж байгаа. Мөн бол Монгол улсад их газрын гүнд байрладаг учраас чинь их газрын тээвэр бол 70 тээврийг бодвол 25-аас 30 дахин үнэтэй байдаг гэдгийг би түрүү хэллээ шүү дээ. Мөн Монголын ажилчдад бол одоо чинь зүүн өмнөд Азийн ялангуяа хятадын өмнөд нутгуудаар бол урд өмнө бол 90-ад оны эхнэж үжсэн зөвхөн тэднийг хооллоод тэгээд ажилуулах ямар ч бололцоогүй байхгүй да. Маш бага өртгөөр. Монголын ажилчдад бол одоо чинь 4 ээлжийн хувцас хэрэгтэй, өндөр бол илчлэгтэй тийм одоо хоол хүнс хэрэгтэй. Тэрийг авахын тулд чинь тодорхой хэмжээний цалин одоо орлоготой байж бол хэрэглэнэ. Тэгвэл зэрэг чинь энэ бүх юмнуудыг хэрэг тооцоод үздэг юм бол хэрэг манайд бол хөрөнгө оруулчлаа гэхэд манайхаас гарч байгаа бүтээгдэхүүн бол бусад одоо энэ дулаан байдаг улсуудын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх ялангуяа үнийн өрсөлдөн гэдэг гагцгүй үнээр л өрсөлдөж байгаа шүү дээ. Тийм байх ямар ч үндэсгүй байхгүй. Ягаад бол тэр бүх манайхаас гарч байгаа бүтээгдэхүүнд чинь манай одоо нөгөө байгалийн одоо эрс дүр уур амьсгалын нэмэгдэл тийм үү? Манай хүмүүсийн цалингийн нэмэгдэл мөн бол одоо чинь тээврийн одоо энэ үнэтэй байдал бүх юм ороод бид нар ямар ч тэднэртэй өрсөлдөх боломжгүй байхгүй. А гэвч энэ бол боломжгүй байна гэдэг нь бол бидний одоо улс үндэстнээ хөгжүүлээд аваад явах бол болцоогүй байна гэсэн үг огт биш байхгүй да. Урд нь бол бид нар бол болж исэн байхгүй. Урд нь болж исэн. Урд нь бол манайхан үйлдвэрлэлтэй байсан. Зөвхөн хөдөө аж үйлдвэрийн орн байсан болоод одоо бид нар чинь аж үйлдвэр хөдөө аж ахуйн орн болох тийм зорилгыг тавьчаад явж исэн шүү дээ. Бид нар чинь 90 оноос өмнө. А гэвч 90 оноос бол манай дотоодын энэ гинийн тэнэг урагч нар гадныхнынтай нийлж төрийн эргэлт хийсэн байхгүй да гол нь. За энэ гадаадын хөрөнгө оруулалт гэдэг дээр юу асуух уу байх вэ? Одоо энэ уул уурхайн лоббичд болохоор тэр бол гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь оюутлогоо дээр ч юм эсвэл таван толгой дээр ч юм эцэстэр ч юм оруулах хөрөнгө оруулах одоо орох хүмүүс нь бэлэн байж гэх юм уу та гэдэг чинь энэ бол өөр асуудал тийм үү? Шал өөр асуудал. Уул уурхайн бол одоо мэдээж тэрэн дээр бол хөрөнгө оруулалт бол тодорхой хэмжээгээр орж ирж болно. Гэхдээ бол одоо чинь эхнээсээ орж ирсэн хөрөнгө оруулалт нь бол ямар одоо байдал бидний хийцэн байж байгааг харж байгаа шүү дээ. Тэд нар чинь өөрснөө бол мөнгө хийдэг, үйлдвэрлэдэг. Өөрснийхөө одоо нэг охин компаниас одоо юу гэдгийг банкнаас бол зээл авчиж байгаа шүү дээ. Тэгээд тэр зээлийн 34 нөгөө хувь дээр ноогдох юм чинь биднэрт өөр болгож бичээд байгаа байхгүй юу? Тийм учраас бол ердөөсөө эдгээр чинь нэгдүгээрт бол бид нар бусад миний түрүүчийн дээр хэлсэн энэ хүчин зүйлүүдээс хамаарат Монгол бол хөрөнгө оруулалтын нөхцөл бол маш их хомигдмал. Гагцгүй бол уул уурхай ердөөсөө ажлын байр бий болгодгүй байхгүй юу? Ажлын байр бий болгож гэхдээ тэр нь бол маш цөөхөн хүмүүсийн ажлын байр. Уул уурхай бүх бол үйл ажиллагааг бол дандаа өндөр үнэтэй техникээр хийдэг байхгүй юу? Тийм учраас бол одоо ер нь бол ганцхан хөрөнгө оруулалтанд найдаад өшөө бол одоо төр нь бол одоо энэ эдийн засгтаа оролцохгүй, эдийн засгийг бол зохицуулахгүй зөвхөн бол манайчийн өөрийг гүйцэтгэнэ гэдэг энэ хоёрын бол нийлээд үндсэндээ бол Монгол улсын эдийн засгийг Монголын ард түмний ирээдүйг бол байхгүй болгочихж байгаа байхгүй юу? Тийм учраас энэс гарахын тулд чинь энэ улсуудыг бол төрийн эрхнээс зайлуулах хэрэгтэй байхгүй юу? Цэвэрлэх хэрэгтэй байхгүй юу эднийг? Нэмэгдээл байна. Энэ чинь бол Монголын ард түмний бол эршгээс урвцсан байхгүй юу?